Сайн байцгаана энэ сайхан гэрэлт өдрийн минь төргий. Таны сонсох манай өнөөдрийн чөлөөлөлтийн сайн мэдээ сэдв. Хэрв та Есүсийг эзэн гэж амааран хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг өгөхсээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэвэл аврагдана. Ром 10:9. Намайг яагаад чөлөөлөлтийн тухай номлохгүй байгаа юм бэ гэж нэгэн удаа хүн асуусан. Үнэн дээр би энэ талаар номлодог боловч таны бодож байгаа шиг номлодоггүй. Бурханы үг жинхэнэ чөлөөлөлтийг авчирдаг гэдэгт би итгэдэг бөгөөд та Христийг хүлээн авах мөчид чөлөөлөгдсөн. Сайн мэдээ нь өөрөө чөлөөлөлтийн сайн мэдээ юм. Та Есүсийг амьдралынхаа эзэн хэмээн тунхаглаж түүний амьлалтад итгэх үед аврал ирдэг. Түүний хаанчлалыг хүлээн зөвшөөрөх нь өөрөө чөлөөлөлт болдог. Учир нь Есүс Христийн хаанчлал таны амьдрал дээрх сатананы хүчийг бүрэн устгасан. Та Есүсийг амьдралынхаа эзэн болгож чадахгүй бол таныг захирах боломжийг сатанд олгодог. Энэ нь маш чухал үе эсвэл хараалын холбоос гэж нэрлэдэг зүйлд зарим хүмүүс одоо санаа зовж байна. Гэхдээ Библи энэ асуултын хариултыг 2 дугаар Коринтын 5:17-д аль хэдийнэ өгч өгсөн. Энд тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн харагтун хуучин өнгөр шинэ болсон байна гэж хэлсэн байна. Энэ нь зарим Христэд итгэгчдийн асуудал бол боолчлол биш харин тэдний мунхаглал гэсэн үг юм. Зарим нь сатанд ялагдсан, дарамтлуулсан, бүслэгдсэн сэтгхүйтэй хэвээр байна. Гэтэл тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө. Иохан 8:32. Эзэн Есүс хэлсэн байгаа. Та түүний амьлалтын ачаар Христ дотор шинэ амьдралын төлөө, амьд найдварын төлөө төрсөнд үнэн оршиж байна. Халелуя. Түүнийг өгөхөд та түүнтэй хамт өгсөн. Түүнийг оршуулахад та түүнтэй хамт оршуулгджээ. Бурхан түүнийг өгөхөөс амьлуулахад та түүнтэй хамт амьлсан. Библиэд эцэгт талархал өргөөсөө хэмээн хүсэж байдаг. Тэгэхээр биднийг харанхан эрх мэдлээс авраад эзэн Есүс хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжилсэн агуу Бурхан Колосей 1:12-13-т бичигдсэн байгаа. Тиймээс жинхэнэ чөлөөлөл бол таны амьдрал дээрх Есүс Христийн ноёрхол юм. Одоо та түүний дотор байгаа тул эрх мэдэл ноёрхол хүч чадлын хамгийн дээд байр суурин дээр байна. Христ Есүс дотор биднийг түүнтэй хамт амьлуулж Тэнгэрлэг оршихуйд суулгасан гэж Ефес 2:6-д хэлдэг. Есүс Христийн нэрээр хүргэж байна.